Сайн байцгаана уу? Тэмүүлэн байна. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Мөнгө, мөнгөний сэтгэл зүй, санхүүгийн болон хувийн санхүүгийн тухай ярилцдаг манай Money Wise Mastery Channel тавтай мөрөл. Ингээд өнөөдрийн видеогоор та бүхэнтэйгээ би мөнгө, мөнгөний айдас бас мөнгнөөс шалтгаалах таагүй мэдрэмжийн тухай ярилцъя гэж бодлоо. Ингээд та бүхэн хамт байгаарай. Let's talk about money. Тэгээд мөнгийг ер нь тоохгүй байх, тэгээд мөнгөнд ач холбогдол өгөхгүй, ойшоохгүй байх нь хүний зүгээр нэг гаргаж байгаа нэг үйлдэл биш. Миний бодлоор тэр хүнний сэтгэл зүй болон айдас төгшүүд стресстэй холбоотой гаргаж байгаа тийм reaction юм болов уу гэж би бодож байгаа. Тэгээд тийм учраас яагаад гэдэг асуултыг ярилцахын өмнө бүгдээрээ дөрвөн хүчин зүйлийг миний бодлоор дөрвөн хүчин зүйлийг оройс харъя гэж бодож байна. Тэгээд энэ дөрвөн хүчин зүйл нь юу юм бэ гэхээр нэгдүгээрт хувь хүний амьдралын ерөнхий баталгаа, хоёрдугаарт нийгмийн статус болон харьцуулалт гэж би харж байгаа. Гуравдугаарт хувь хүний сэтгэл зүйн ерөнхий байдал, дөрөвдүгээрт хувь хүний мөнгөний хандлага болон мөнгөний гаргаж байгаа хувь хүний гаргаж байгаа шийдвэр. Тэгээд энэ дөрвөн топик, энэ дөрвөн хүчин зүйлийн талаар ярилцъя. Тэгээд Масловын гурвалжин гэд хүний ерөнхий хэрэгцээ, тэгээд хүний ерөнхий хэрэгцээнээс давсан хэрэгцээ, тэгээд люксус хэрэгцээ гэдэг байгаа. Тэр нь болохоор нэгдүгээр хоол хүнс, хоёрдугаар толгой орогдох байр, тэгээд гуравдугаар аюулгүй байдал гэдэг хүний ерөнхий тийм хоёр хэрэгцээ хамгийн доотлолт, Масловын гурвалжин хамгийн доотлолт байгаа тийм ерөнхий хэрэгцээ байгаа. Тэгээд тэр ерөнхий хэрэгцээг хүн хангахын тулд мөнгө хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо цаг үед манай дэлхийд амьдарч байгаа 99.9% нь тэр ерөнхий хэрэгцээг хангахын тулд мөнгөтэй байх хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс тэр ерөнхий хэрэгцээг хангахын тулд, хоолтой байхын тулд ор хоронтой, ундах газартай, аюулгүй ингээд байхын тулд мөнгөтэй байх шаардлагатай байна. Мөнгөний шууд холбоотой байх нэ. Мөнгө байхгүй бол хоол байхгүй үсэн, мөнгө байхгүй бол гэр орон байхгүй, орох оронгүй, даарна, хөрнө, аюулгүй байдалд аюул учрна. Тийм болохоор энэ нь мөнгөтэй шууд холбоотой болохоор тэр аюулгүй байх нөхцөл хоол ундтай ерөнхий хэрэгцээг хангах нөхцөл нь бүрдээгүй тохиолдолд бүрдэж чадахгүй ч юм уу тохиолдолд хүнд айдас, тэгээд тааламжгүй мэдрэмж, тэгээд стресс үүсдэг байх нэ. За хоёрдугаарт нь болохоор нийгмийн статус болон харьцуулалт. Хүн болгон өөрийгөө бусад хүмүүстэй болон хажуудах хүмүүстэйгээ өөрийгөө санхүүгийн тал дээр, амьдралын бүх түвшинд, бүх тал дээр харьцуулж идэх. Дандаа харьцуулалт явуулж. Жишээлбэл би нэг машинтай байлаа гэж бодоход өөр нэг хүний машин, энэ ямар гоё машин гэдэг надаас илүү машинтай байна. Эсвэл санхүүгийн тал дээр энэ надаас илүү мөнгөтэй, би яагаад ийм мөнгөгүй байгаа. Дандаа ингэ харьцуулалт үүсгэж. Тэгээд тэрнээсээ болж бас их стресс, айдас, тэгээд түгшүүртэй байлаа. Эвгүй тийм мэдрэмж авдаг. Нийгмийн харьцуулалтаас гадна нийгмийн статус болон тэр статус хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдох. Ялангуяа барууны орн болон Монгол улсын нийгэмд сүүлийн үед мөнгийг эрх мэдэл, амжилт, тэгээд статус символтой холбож хардаг, холбож ойлгодог, холбож ханддаг. Тэгээд тийм ч учраас тэр статуст хүрээд тэгээд тэр хүрсэн статусаа тодорхой хэмжээнд байлгаж тэр нийгэмдээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бид нар яадаг байх нь их стресс тавтдаг байх нь, айдас тавтдаг байх нь. Бид нэр тэр их энерги, таламжгүй мэдрэмж төрүүлдэг байх нэ. За тэгээ гуравдугаарт нь хувийн өөрийн сэтгэл зүйн хүчин зүйлүүд бас хамаарна. Нэг талаас хүний өөрийн хүүхэд насндаа, бага насндаа хийсэн мөнгөтэй хийсэн туршлагууд, эцэг эхийн зааж өгсөн мөнгөтэй харьцах үнд зүг, өөрөө
жоохон бахта мөнгөтэй анх удаа мөнгөтэй харьцаж сурсан тэр туршлагууд нөгөө талаас негатив туршлагууд байна. Тэгээд жишээлбэл хүнд мөнгө алдах ч юм уу, их мөнгөө хүнд хөлөгтүүлэх ч юм уу, тэгээд сэтгэл зүйн асуудлуудаас болж бас хүмүүс бид нэр мөнгнөөс айдаг ч юм уу, мөнгө бодохоор айдаг, жоохон таагүй мэдрэмж төрдөг ч юм уу, стресст ордог байна. За тэгээд хүмүүсийн мөнгөнд хандах хандлага буруугаас шалтгаалж бас хүмүүс заримдаа буруу шийдвэр гаргадаг. Жишээлбэл хэрэггүй өрөнд их мөнгө өрөх ч юм уу, эсвэл шийдвэр гаргахгүй байх тохиолдол тийм мөнгөө хадгалахгүй мөнгөөрөө хөрөнгө оруулахгүй байх тийм энэ болгоноос шалтгаалж бид нар айдаст автдаг байх нь байна, түгшүүрт автдаг байх нь байна. Тэгээд тэрнээс гадна стресст ордог байх нь байна. За тэгээд эцэст нь дүгнэж хэлэхэд мөнгө гэдэг зүйл хүнд ад жаргал авчирдаг. Ад жаргалын түлхүүр бас нөгөө талаас сэтгэл санааны дарамт, стресс, айдас, түгшүүр авчирдаг байх нэ. Тэгээд бид бүхний мөнгөнд хандах хандлага, түүнээс гарч байгаа reaction, хариу үйлдэл нь бидний өөрсдийн мөнгөтэй хийсэн туршлага, тэгээд өөрсдийгөө бусадтай харьцуулж байгаа тэр харьцуулалт, тэгээд түүнээс гадна соёл болон газар зүүн ялгаатай байралтай маш гүнзгий холбоотой байдаг байх нэ. За тэгээд энэ бүх хүчин зүйлээс болж байгаа айдас, тэгээд тавгүй байдал, стресс, түгшүүртэй байдал, тэгээд мөнгө бодохоор л түгшүүртэй байдал ч юм айдаг тэр байдлаасаа салахын тулд миний бодлоор юу вэ гэхээр мөнгөний сэтгэл зүг маш сайн ойлгож, хувийн санхугаа сайн ойлгох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл та бүхэндээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн видеогоор та бүхэнтэйгээ маш сонирхолтой сэдвүүдээр ярилцах болно. Ингээд та бүхэн миний видеог анх удаа үзэж байвал subscribe хийгээрэй, намайг дэмжээрэй. Ингээд та бүхэндээ баярлалаа, баяртай.